Маргааш өнөө шөндөө ингээ бороо орох юм байна. За энэ ялла шомол болоод ирнэ. Гөр юунаас хэтэрлээ. Тавдлогоос хэтэрлээ. Аргагүй салхи ямар ч салхигүй болсон. Тэгээд хэдэн хоногийн дараа борооны дараа 2 хоног нар гарсан. За бид бол ингээд малчтын хөөхтийн босрол алсагдсан газар орон нутгийн иргэдийн хөөхтийн босрол мэдээж хэрэг алс хол гэдэг ихлээр манай зүүн хязгаар бол ерөнч Монголын нутгийнхаа альж дэлгэсэн тэрлэг шиг газар алсагдсан нутаг гэхлээр л энэ хилийн цэрэг рүү ороо явчихдаг бас. Тэгэхээр одоо манай хил одоо шугмын ангиуд дандаа ингээд төвлөрөн газраас хол байгаа анги нэгтгэлүүд тэрэн дотор чин цэргийн насны ус гэдэг чинь дандаа залуучууд байдаг учраас агуу хөвгтүүд энийг олон жил бүгдээрээ тус тустай явдаг гэсэн бол одоо энэ малчтайгаа нийлээд тийм бага сургуулиудаар бүгдээрээ хийх бүрэн боломжтой. Асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Жишээлбэл энэ Менингийн бага сургууль энэ бол үлгэр жишээ болох ёстой. Энэ бол Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа Менин баг гэж байгаа. Тэр дээр нотроод хажууд. Тэгээ тэрний бага сургууль. Яг өнөөдөр энэ 24 оны 9 сарын 3-ны байдлаар 1-р ангид 15 хүүхэд нэм гэсэн байна шүү дээ. 1-р ангид 15. Маш их нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. 5-6 хүүхдүүдээр явж байсан бол. Одоо энэ чинь ингээд нийт 27 хүүхэдтэй гэж байна. Одоо бол цаашдаа нэмэгдэн шүү дээ. За тэгэхээр бидний нөгөө боловсролын систем богино эргэлттэй 3 хоног анги тахимаар одоо тэгээ 4 хоног гэртээ байхдаа 2 нь болохоор цахимаар үзэх боломжтой малчтын хүүхдүүдийн тусгаалan тийм програмууд. Одоо ингээд энэ програм учраас ингээд бүгдээрээ бэлэн болцсон байна. Бүгдээрээ хэрэглээ явцсан байна. Манад бол маш олон тийм платформуд байдаг. Тэгээ тэрийг хийж бүтээсэн гаргасан залуучууд актив IT-ийн усуд бол бүгдээрээ хамтарч ажиллая, бидний асуудал чинь шийдэе гэсэн саналуудыг гаргадаг. Тэгэхээр өнөөдөр бид энэ өдөөгийн амьдралын гол суурь болсон малчтынхаа амьдралыг ингээд шийдээд явчих болно.